Энэ стандарт яриад байгаа шүү дээ, тий. Одоо гадаадаас хүмүүс ирэхэд та нарын хүсэж байгаагаар бус улсууд чиг нэгэн жигд өнгийн машин хэрэгтэй байна гэдгийг шинэ машинаар биш, одоо энэ явж байгаа машинууд дээр эмблем наагаад юм уу? Үгүй л энэ дээр стандарт тавил яасан. Тэгээд 2000 машин оруулж ирэхлээр та нарын оруулж ирсэн 2000 машин чинь нисэх юм уу? Бидний машин замаар явдаг. Та нарыг нисэх юм уу? Нисдэг машин оруулж ирж байгаа юм уу? Та нар биднийг өнгө үзэмжгүй байлаар муухай гэж хэллээ. Та нар за би 12 хүн ахалдаг баргээд ахлах л та. Манай бүх машинд очиод онгоолгоод үз. Бид нар өөрсдөө хүнд яаж үйлчлэх үү гэдгийг стандартаа өөрсдөндөө тавьдаг. Цэвэрхэн явдаг. Одоо энэ тэр та нар судалгаа хийсэн бол хаан бүрээсэн дээр очиад, суудлын бүрээсэн дээр очиад энэ бүх судалгаагаа үзээрэй. Хин хаан бүрээсийн суудлыг хэрглэж байна, бүрээсийг хэрглэж байна. Монголд явж байгаа UB-КАБ таксины жолооч нар үйлчлүүлж байгаа. Энэ дээр би зөвхөн ганцхан энэ хямдхан бүрээс яриаггүй шүү. Та нарын өөрсдөө чинь ч хэрглэж чаддаггүй илгэн бүрээсийг 460 мянган бүрээсийг та нарт үйлчлэхийн тулд таксиныхан бүгд хийдэг. Үнэтэй шалавчийг бүгд авч тавьдаг. Бид нар бүгдөө усаа өөрсдөөсөө авдаг. Тавгийнхаа чихрийг өөрсдөөсөө авдаг. Тэгээд хэлж яхаа ингэж сэтгэл гаргаж үйлчилж яхаа та нар ягаад бидний амжилт олтыг харахгүй байж биднийг ягаад ингэж нийтээр нь UB-КАБ бохир заван гэдгээр нь хэлж байгаа. Та нарын хэлдгээр ягаад тэр тороолууд чинь биднийг доромжилж байгаа. Та нар өнөөдөр юунда төрийнхөө ажилд та нарт хөгжлийн бэрхшээлтэй хүнээ авд юм уу? Үгүй. Тэгэхэд манай баригадад 12 хүнтэй хэрнээ 3 хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаа. Суух таягтай 2 хөлгүй ээж такси бариад явдаг хүн байгаа. Бид нар чадлынхаа хэрээр амьдрах гэж ядж штэ. Бид нар тэр Арабад байгаа Эмиратын шах шиг амьдрий гэж хизээч хэлээгүй. Татвараа буулгаад өгөөч. Амьдрах таатай орчноо бүрдүүлээд өгөөч. Хүүхдүүдэд аюулгүй байлгаад өгөөч гэж шаардсан. Түүнээс бид нарт такси хэрэггүй. 2000 машин бүр хэрэггүй. Та нар цахилгаан машин оруулж ирнэ гин. Өнөөдөр 2000 цахилгаан машинаа оруулж ирээд та нар хаан цэнгэлэх юм. Та нарын тогныг ч өгч дийлэх юм уу? Гэл бод. Заяа. Зөвхөн 10 жилийн боловсралтай хүн л энийг хэлнэ шүү. Хамгийн багтаа. Тэгэхэд та нарын боловсрал юу вэ? Биднээс дээш иргэсэн доктор, профессор. Баярлалаа.